За сайн байцгаана уу? Манай хилэнцгийн ордныхны 2026 оны ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За манай хилэнцгийн ордныханд одоо ерөнхий төлөв болол дундажгүй. Хилэнцгийн ордныхан маань одоо энэ жил шинэ ажил төрөл одоо амжилтын шинэ үүд хаалга нэгдсэн тийм ээ. За ялангуяа энэ дээр одоо new opportunity гэж юм л та. Тэгэхээр зэрэг энд одоо шинэ боломжууд, шинэ одоо бизнес, одоо шинэ мөнгө олох боломж, тийм ээ, шинэ ажил, мөн одоо мөнгө олох шинэ арга замч гэдэг юм уу. За иймэрхүү юм нэгдэх нэ гэж байна. Ерөнхийдөө бол энэ дээр successful outcome тэгэхээр зэрэг ер нь амжилттай үр дүн одоо хувийн амьдралч дээр одоо хувьсгалын одоо ажил төрлийн амьдралч дээр ерөнхийдөө бол одоо эерэг өөрчлөлт гарсан ийм сайхан жил байх нэ гэж харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо хэдийгээр одоо ийм байгаа боловч одоо хувийн амьдрал дээр жоохон тийм асуудалтай харагдаж байна. Би одоо энэ хөзрийг 2-3 дахь тавьж байна тийм ээ. Тэгээд өөрчлөх гэснээр боллоо. Энэ ямар нэг хүнд хэрэгтэй болоод л одоо надаас сонсох шаардлагатай ч гэдэг юм уу тийм ээ. Тийм учраас би уншаа шийдлээ. За энэ дээр одоо сайн сайхан мэдээ хэлээгүй эсвэл дандаа сайхан юм хэлээгүйгээ зарим хүмүүс одоо буруу уншиж чигдэж энэ төр гэсэн комент байхын. Тэгэхээр би энийг одоо байгаа чигээр нь уншиж байгаа шүү. Би сэтгэл гаргаагүй биш. Би өөрийнхөө хамаг чадлаар өөрийнхөө хүч энергийг шавхаж уншиж байгаа. Тэгэхээр зэрэг зарим нэгэнд нь одоо муу мэдээд болж байгаа л уучлаарай. Танд биш бол одоо бусдад нь хэрэгтэй байгаа шүү гэж харуулъя. За манай хилэнцгийн ордныханд одоо энэ жил миний хэлсэнчлэн дажгүй боловч одоо хувийн амьдрал дээр асуудалтай байна гэж ярьсан тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо 8 дугаар сар одоо их ажил амьдралд нь чухал жил байх нэ гэж харагдаж байна шүү. За мөн одоо эрүүл мэндийн асуудал одоо яригдаж байна. Эрүүл мэндэд анхаарна. Ялангуяа одоо стресс янз бүрийн юмнаас болсон эрүүл мэндийн асуудал тийм ээ. Хүн одоо стрессийг одоо ингэж их сэтгэлээр унах, шөнө нойргүй унах энийг одоо асуудал биш гэж үзэж болохгүй. Эндээс л одоо хүний энерги бохирдож одоо хүний өвчин хөдөлж одоо хамаг юм дотоосоо бууглаж байдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо стресс өвчин болно гэж юу гэдгийг ингэж боддог улсууд хэлэхэд энэ бол одоо өвчин болно гэж хэлмээр байна. За мөн одоо миний харж байгаа одоо оны сүүлээр тийм ээ би хэлээд байна шүү дээ 8 дугаар сараас юм уу одоо ийм гэр бүлийн асуудал босч ирэхээр харагдаж байна. За энэ дээр одоо ялангуяа хүүхдүүдийн асуудал, бүр хүүхдийн асуудал их хурцаар тавигдсан юм жил. Би энэ дээр одоо хэд хувилбар харцсан сууж байна л да. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо нэг хэсэг усуд нь гэр бүлээсээ одоо салж одоо үр хүүхдүүдэд болооцолдож байгаа юм шиг хүүхдүүдийн асуудал, хүүхдүүдийн одоо хэрэгцээ, одоо хүүхдүүдийн одоо юу гэдгийг safety байдал одоо яригдаж байгаа юм шиг тийм ээ. Хана байвал дээр инч гэдэг юм уу эсвэл тийм ээ. За иймэрхүү юм байна. Мөн одоо энэ дээр одоо би шилжилтийн насны хүүхдүүд харж байна л да. За энэ салалт их хэцүү туссан ээж дээрээ байх юм аав дээр байх юм эсвэл одоо аавтайгаа таарахгүй ялангуяа. За ийм асуудал байна. Энэ дээр одоо тун сайхан хүлээцтэй ханднаа тийм ээ. Энэ дээр одоо бас 92 салж нийлж болно. Гэхдээ энэ үр хүүхдүүдийн асуудлыг одоо маш тайван сайхнаар шийдэх, хэрүүл уруул хоорондоо одоо очир зүггүй л чамаас болж байгаа чиний тэрийг авцсан гэл хэрэлдээд идэх шүү дээ тийм ээ. Тэхийн оронд одоо энэ дээр одоо тусламж аваа гэсэн биш шүү дээ. Хэрэг өөртөө шийдэж чадахгүй, өөртөө шийдэлд хүрч чадахгүй тийм ээ. Ийм асуудал байгаа болвол
мэрэгжлийн хүнд хандаж одоо зөвлөгөө авах ийм асуудал их чухал юм аа. За энэ дээр одоо бас хоёр тал болоод талцсан байгаа юм шиг. За одоо чиний тал одоо нөгөө нөхрийн тал юм уу, эхнэрийн тал юм уу? Энэ дээр одоо бүр enemy гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо магадгүй одоо бүр дайсагнчихсан тийм ээ. Иймэрхүү асуудал харагдаж байгаа юм. Тэгэхээр эдгээр одоо ингээд ямар нэг төлөвлөгөө боловсруулж байгаа юм шиг. Тэгэхээр энэс болгоомжлно, хүүхдүүдэд хамгаална тийм ээ. За өшөө нэг нь болохоор зэрэг одоо тань дөнгөж танилцсан улсууд юм уу, эсвэл одоо ингээд та жирэмсэлсэн, энэ жирэмсэлснийг дуусснаар одоо эсвэл одоо жирэмсэлтийн явц хүндрэлтэй. За энэ жирэмсэлтийн асуудлыг дуусснаар одоо энэ хүн одоо зангаа үрчлэх гэдэг юм уу, аль эсвэл одоо энэ хүүхдийг одоо хүсээ эсвэл одоо та ямар нэг байдлаар одоо эрхэж байгаа хүн чинь хүүхдүүдтэй гэдгийг дуулах, ямар ч байсан ийм залуухан эсвэл бол одоо ийм шилжилтийн насны хүүхд байж болж энэ өөр хүүхдүүдийн асуудлыг хөндөгдсөн тийм энэ дээр ялангуяа. За тэгээд хэрв та одоо таньж мэдэхгүй хүнтэй одоо хүүхдээ орхих аль эсвэл одоо ерөнхийдөө болгоомжтой гэсэн сэрэмжлэг. Хүүхдээ орхих одоо янз бүрийн эсвэл одоо хүүхэд чинь гинтгэн танд одоо тэр намайг тэгсэн штэ энэ төр гэж хэлсэн харагдаж байна бас. Тэгэхээр ямар нэг байдлаар та ийм үр хүүхдүүдэд одоо маш анхаарлынхаа төвд байлгаж хайрлаж хамгаалаарай гэсэн ийм мессежнүүд байж байна. Мөн одоо ямар нэг байдлаар одоо үр хүүхдүүдийг одоо стресс ямар нэг байдлаар нөлөөлөх, эрүүл мэндэд нөлөөлөх, ямар нэг байдлаар энэ үр хүүхдүүдийн асуудлыг хайр сэтгэлтэй холбоотой байна. За энэ дээр одоо нүдний цэцгийн мэт хайрлаарай, анхаарал тавиарай, сонсоорой тийм ээ. Мэдхгүй чадахгүй одоо ингээл учир зүггүй хоорондоо хэрэлдээд ээлгүйхэн шиг дайсан цэр нэгэн дайсан нөгөөтг нь одоо нөгөө тал болоод ингээл хоёр тал болоод талцаад ээлгүйхэн шиг энэ дээр одоо маш их анхааруулсан бүх картн дээр гарсан байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр үр хүүхдүүдийн асуудал өшөөнийг бас миний нэг харсан юм болохоор зэрэг энэ дээр одоо ялангуяа одоо би одоо түрүүн одоо шилжилтийн наснууд байна, бас сургууль соёлд ороход хүүхдэд нь боломж байгаад байхад одоо хоёулаа одоо оруулж чадахгүй байгаа юм шиг тийм ээ. Энэ дээр одоо ягарахгүй нэг тиймэрхүү юм харагдаад байгаа юм. За одоо энэ дээр би та одоо энэ хүнийг одоо юу гэдгийг итгэж одоо би миний хань болно гэд итгэчихсэн байгаа юм шиг. Гэтэл одоо үр хүүхдүүдийн асуудлыг үр хүүхдийг чинь одоо ямар нэг нөлөөлөл үзүүлсэн эсвэл одоо ямар нэг токсик зүйл байна шүү. Сайхнуудаа маа нэгэд хараарай тийм ээ. Энэ дээр маш анхаарай шүү. За ийм зүйлс харагдаж байна. За мөн одоо энэ дээр хэлэхэд одоо хэрэг одоо та одоо ийм ямар нэг одоо үр хүүхдүүдийн асуудлаас болж одоо хүүхдүүдийн асуудлаас болж одоо энэ дээр одоо та энэ хүнийг одоо мэдсэн таньсан бол одоо хоёр тишээ болсон байна тий. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо би хэлэх гэж байгаа юм бол одоо хэрэг одоо тийм асуудал байгаа болвол зууралдаад хэрэггүй юм аа. Ягаад гэх юм бол ер нь манай сингл одоо ганц бие хилэнцээ ордныхны маань одоо ордныханд маань одоо шинэ хайр харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо ер нь нэг их удаагүй одоо ахаад нэг хүнтэй очирсан юм харагдаад байна. Тэгэхээр энэ дээр одоо энэ шинэ хүн ягаад чи энэ дээр одоо за энэ хань гэж гараад. Тэгэхээр зэрэг би энийг одоо энэ шинэ очирч байгаа хүн за энэ хань байх магадлалтай гэж байна. Гэхдээ энэ дээр одоо take your time. Нөгөө хүнээ сайн мэд, friendship дээрээ сайхан ажил. Одооны залуучууд бол нэг оронд орцсон бол хайртай гэж хэлээд хараа мараа гэдэг гүгд ах юм. Хайр гэдэг юм чинь өөр юмнаас ургадаг юм шүү. Ялангуяа одоо бүсгүүчүүд өөрийгөө хүндлэлтэй байгаарай тийм ээ. За ийм байхan. За энэ дээр одоо өшөө нэг юм миний харсан юм болохоор одоо таны очирсан хүн одоо хүүхэдтэй хүн байх магадлалтай.
тийм ээ. Тэгээ одоо хүүхдийнхээ ээж юм уу аав нь одоо янз бүрийн love spell гарсан гэж одоо би нэг тайлбарлах гэдэг. Тэгэхээр зэрэг одоо янз бүрийн юм хийх одоо юу гэдгийг одоо ямар нэг ламбо одоо бус авдаг юу гэдгийг ямар одоо оролцсон иймэрхүү юм харагдаж байна. За иймэрхүү хувийн амьдрал жоохон эдрэтэй байх шүү. Зарим нэг хүмүүс нь за өшөөний хүмүүс нь манаас ингэлжүүд бол одоо шинэ хүнтэй очрох нэ гэж ойлгоорой. За энэ дээр одоо би бас түрүүний хэлсэн одоо өр хүүхдийн асуудлыг одоо энэ жил одоо танилцчаал энэ жилдээ хүүхэд болол ингээл бэлгүйхэн шиг нэг жоохон суурьтай байгаарай гэсэн ийм мессежнүүд өгч байна. За мөн одоо эрүүл мэндийн байдал дээр анхаарнаа. За энэ дээр одоо би бас нэг юм хэлмээр байна л да. Их олон жил ганцаараа явсан сингл одоо хилэнцүүд бол за энийхээ хантай очирно юм хүнтэй бүр хаа эзэнтэй очирна гэсэн учрна гэсэн байна тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо энэ дээр хэдийгээр одоо тийм ээ танд одоо таалагдаад одоо ингээ сайхан учирсан боловч нөгөө хүний одоо сайн мэдэх нь их чухал юм шүү. Яарч битээ шийдвэр гаргаарай гэсэн ийм мессежнууд байж шүү. Тэгэхээр энэ дээр одоо энэ биш бол нөгөөх нь тэр гэсэн сонголтууд бас харагдаж байна. Мөн энэ дээр би одоо таны хүүхдүүдийн эцэг одоо бас салж өгөхгүй тийм ээ буцаж ирэх салсан бол одоо нийлээ гэсэн санал тавьсан ийм юмнууд харагдаад байна. Гэхдээ энэ одоо уучлалт гэдэг юм уу энэ асуудал бол уучлалт гуйсан буцаж ирсэн эрэлт бол одоо not sincere гэж харагдаж байна тийм ээ. Одоо sincerely биш тийм ээ. Үнэнгээсээ биш гэдэг юм уу чин сэтгэлийн угны юм дутагдж байна. Хэсэг хугацааны дараа буцаад нөгөө байранд орно гэсэн ийм мессеж өгч байгаа юм аа. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас та яаж шийдэх юм тийм ээ анхаарно гэсэн ийм мессеж өгч байна. За ингээд би энийгээ сайн мэдэрэй гэсэн. Ерөнхийдөө манай синглжүүд бол одоо за энэний хантай очирсан цовр мэт гэл ингээл гараад байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо түрүүний миний хэлснүүдийг одоо анхаарна үсттэй. Үр хүүхэд гэдэг бол одоо бас тоглоом биш шүү тийм ээ. Одоо өөрсдөө ийм харьцаа тогтоочгоо тэрнийг хүүхдүүдэд хутгадаг одоо иймэрхүү асуудлаас бас болгоомжлоорой. За эрүүл мэнд гэж хэлсэн. За ингээд та бүхэндээ одоо 2026 онд нь ажил амьдралд нь амжилт хүсье. За ингээд та бүхэн хувийн уншлага сонирхож байх юм бол миний Facebook пэйж болох Монгол Star Tarot гэдгээр ороод мэдээлэл аваарай. За ингээд та бүхэндээ баярлалаа. Баяртай.